Зурвсагч авсан Ремов Даш. Гол халгаар ямар нэг юм орж ирээ юу? Equestria-гийн ичид алдагдчихсан уу? Twilight зөвхөн бидний л учрыг олж чадах асуудалтай тулгараа юу? Эсвэл аврахтан бэлэн мангас бэлүүний ертөнцийн бэлүүнүүдийг хамчихсан уу? Юу, яг ч тэгээгүй. Ойлгосонгүй. Оо, Sunset. Би сая Rainbow Dash хэлж байсан. Эвдэрхий гитарын утсыг үнэндээ яаралтай төгшүүр гэж үзэхгүй үсттэй. Үзэлгүй яг юм бэ? Нэрээ шүү Rainbow Dash. Би сууд гаргасан даашинцныхаа зэгт номлыг оёод эд дундаа орж байсан. Харин би хорогдох байрны амьтдыг оронд нь оруулах гэж байсан. Одоо үлгэрээ дахиад ихнээс нь ярих хаастаа. Гитарны утас тасарсны төлөө яах гэж яаралтай гэж зурус явуулж байгаа юм бэ? Би жинхэнэ одоо маршиг байж шүтэн бишрэгчдтэй гитар тоглож үзүүлэх гэсэн. Юу, гэтэл 6 утсан дутчихад болдгоо. Илүү утас байна уу? Мэ, гэхдээ өнөөдрийн бүх бэлтгэл дууссан. Хөгжмийн өрөөнүүд бүгд цоочтой байгаа бах. Зүгээрээ. Үүдний өрөөний акустик жинхэнэ гоё аккорд голно. Альвэ, явцгаая. Чи орохгүй мө Sunset? Араас ч очно. Хүндэт гүнж Twilight. Equestria дахь амьдрал чинь сайн уу? Гой шин шидэж хөвчлэгтэй болсон уу? Хамтлагуудын тулаанаас хойш манай энд Canterlot-ийн ахлах сургуульд намж юм байна. Бид хөгжмөө сэтгэлээсээ тоглодог хэвээрээ байгаа. Rainbow Dash өнгөрөх их дуртай. Өнгөрөх юм сайхан байдгийг би ойлгохгүй маа. Завтай болохоор чинь чиний санаа бодлыг сонсмоор л байна. Чиний найз Sunset Shimmer. Хөөе. Юу хийгээд байна? Бац! Зогс! Хэн байсан бэ? Hasbro студ толиулж байна. Энэ хүртэл явсан эргэж буцахгүй би. Эхлэл энцэг зөвхөн уршаа явна. Уршаа. Ирж хайхын хэрэггүй бид өөртөө олно. Эцсийн үзэг бүгдийг нь буулгаж авна. Энэ бүхэн нөхөрлийн тэмцээн. На оо на уршаа бүхэн. Энэ бүхэн тэмцээнийг дуустаа. На оо на уршаа. Нэг. Хоёр. Гурав. Уршаа. Хичээлээсээ хийсэн бид яахдаггүй. Харж бай бид бууж өгөхгүй. Харин бидний эцшил дотроос минь гардаг. Хинч басан штаж байсан ш эцэстээ бид яшна. Энэ бүхэн нөхөрлийн тэмцээн. На оо на уршаа. Энэ бүхэн тэмцээнийг дуустаа. На
oh na na уршаа. Na oh na уршаа. Na oh na уршаа. Na oh na уршаа. Үнэхээр сонирхолтой ном байна шүү. Яах аргагүй хөшөөн дээр нэг юм хийж байсан. Эсвэл яг хийх гэж байсан. Эквестрагийн хаалгаар дамжиж ирсэн болов? Үгүй, тэгсэн бол би анзаархал байсан. Эндхийнх байхаа. Тэгвэл ашгүй дээ. Одоо ер нь бидэнд Эквестрагаас илүү эд шидтэй ертөнцөл дутаагүй байна шүү дээ, тийм ээ? Тийм шүү. Надад дахиад хормоо ий чидний эсрэг тэмцэх сонирхол үнэхээр алга. Хувцсны шүүгэн дээр туссан нулимс минь арай л хэрэг сэтэрчгээд байна. Гэхдээ л ямар нэг нууцлаг зүйл хаалгаар эргэлдээд байна. Яг санаатайг нь мэдмээргүй байна уу? Би бүр таамаарчгүй байна. Тэгвэл би хэн гэдгийг нь олчихсан болохоор таах шаардлагагүй. Шиний ээлжний хөшөө зориулагч юу? Шидэт хаалганы засварч юм уу? Цэцэрлэгч юу? Хотын автобуснаас буугаад буцаад автобусандаа суугаад хот руу явж байгааг нь харах юм бол тэдний явж байгаа газар нь Кристал Преп. тийм ээ. Маргааш нөхөрлийн тэмцээн эхэлнэ. Гэтэл гайхамшигт өрөөний хөшөөг сараачиж биднийг шоглох гэж байна. Автобусаар энэ хүртэл ирээд хөшөөг хорлон сүтгэж яах юм? Кристал Преп сургуулийн Shadow Ball-д манай хамгийн хүчтэй өрсөлдөгч болохоор Кристал Преп сургуулийн сурагчид угаасаа л тийм штэ. Учир нь хөл бөмбөг, теннис, гольф гээд бүх төрлөөр биднийг хождог мөртлөө ингэж бага хангадаг байхгүй юу? Тэнийг санагчлаа. Тэнийг чи нөхөрлийн тэмцээнийг бас тэнэг гэж боддог юм уу? Бид нар ямар хорон санаатны шидэт хүчтэй тэмцэх вштэй. Үгүй. Бид сургуульд өрн өөдгөө амьтдын эсрэг тэмцэнэ. Эд шидтэй болгон чухал байх албагүй. Нэрэ тийм л дээ. Уучлаарай. Тэмцээн чухал шүү дээ. Харин ч зөөлөж хэлээ найз минь. Тэд наадмыг хорлон зүтгэх ажиллагаагаа явуулсаар л байна. Тэд яагаад ийм хүчтэй өрсөлдөгч болсныг ерөөсөө ойлгохгүй маа. Нөхөрлийн тэмцээн чинь хоёр сургуулийг эвдээ ойлгох зорилготой үсттэй. ер нь бүх юмн дээр хожоод байдаг одоо мордтой эвтэй байх ч хэцүү л дээ. Одоо тийм биш. Энэ удаа бүх юм өөр байх болно. Юу гэсэн үг юм? Чи аяндаа мэднэ. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Маргааш Кантерлот ахлах сургуулиас зохион байгуулж байгаа нөхөрлийн тэмцээнд Кристал Преп Академийн сурагчид болон манай сурагчид хамтран оролцож, спортын олон төрөлд хурд хүч, авиас чадвараараа өрсөлдөх гэж байна. Ааха, тийм ээ. Тэмцээн 4 жилд нэг удаа зохиогддог болохоор та бүхэн юу болох вэ гэж сонирхож байгаа. Манай хожигдохоос өөр юу болох вэ гэж юу? Тийм ээ. Яг тийм болохоор би Rainbow Dash-ыг ирж та нарт бяцхан урмын яриа хийгээч гэж хүсэх гэсэн. Баярлалаа Селеста захирлаа. Энд цугласан та нарын ихэнх нь Кристал Преп шиг дээдийн дааны сургуулийг хожих арга байхгүй гэж бодож байгаа байх. Тэд нарт хожигдох арга харин зөндөө байгаа шүү. Бид хожигдохдоо ямар сайн гэж. Кантерлот ахлах сургууль нөхөрлийн тэмцээнд нэг ч хожиж байгаагүй би мэдэж байна. Тэнгэр минь ийм ярианаас урам зориг авахгүй байлгүй дээ. Кристаллын сурагчид супер тамирчид. Супер ухаантай, супер урам зоригтой. Гэхдээ тэдэнд нэг юм байхгүй. Тэд гайхамшигт үрээнүүд биш. Эд шидтэй олон туулдаж байсан. Ялал биднийх байсан. Эмэл хамт олонгүй эцэг сургууль байхгүй. Бидний нэр бол Кантерлот. Та бүхэн дэмжээрэй. Бидээ урам хайлаарай. Бид нар бол Wonder Girls хивээрэй. Цаг нь ирчээд бид хамт ялах болно. Нөхөрлийн эцшид үнд бүгээд итгэж байна. Зогсолтгүй урагшлах нөхөр бид бусдаас ялгарна. Бид өмнө хөөсөө ор болсон. Чимээ ор болсон. Бид сад бартаг хамт даван туусан.
Кантерлотын нэгмэл хүч бууж өгөхгүй. Бид бусдаас ямар түрүүнд байх болно. Бид нар болоод Wondercall хивээрээ. Яагаад нэрчээ бид хамт ядах болно. Нөхөрлийн ичид үнд бүгээр итгэж байна. Засахгүй урагшлах нөхөр бид бусдаас ялгарна. Wondercall бид бүгээр өнөөдөр нэглээ. На 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 Wondercall бид үргэж хамтдаа. На 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 бид нар Wondercall хивээрээ. Бид нар Wondercall хивээрээ. Цагаан нэрчээ ядах болно. Нөхөрлийн ичид үн бүгэд итгэж байна. Бид бүгд үргэж хамтдаа. Засахгүй урагшлах нөхөр бид бусдаас. Засахгүй урагшлах нөхөр бид ялгарна. Мундаг байлаа. Өөрийн бовдаш. Энэ үнэхээр гайхалтай байлаа. Надад хүртэл хожих юм шиг санагдаж байна. Одоо би үргэлж сургуулаараа бахархаж явах байхаа. Rainbow Dash-ыг яаж гитаргүйгээр дуусан болоо гэж та нар ер нь гайхгүй байна уу? Харин тийм байгаа биз. Би мундаг болохоор тэгсэн болов уу? Магадгүй. Биш чи мундаг л да. Гэхдээ өөр шалтгаан байх л ёстой тийм ээ. Зүгээр л санаандгүй юм болох шиг боллоо. Охид та нар учрыг олж чадвал сайн л байна. Нөхөрлийн тэмцээнээс ичидийг аль болох хол байлгах хэрэгтэй. Булхаацсан гэж гүтгүүлмээргүй л байна. Угаасаа Crystal Prep-ийн өнгөрөө хүүхдүүдийг ялахад ичид хэрэггүй л дээ. Тийм шүү. Гэхдээ л нөхөрлийн тэмцээн чухал үйл ажиллагаа гинтийн байдал үүсгэмээргүй байна. Ялангуяа тэмцээнээс хасагдах юм бол хийцүүднэ. Санса чимэр чи ичидийн ертөнцөөс ирсэн юм чин манай ичидийн учрыг олоод өгөхгүй юу? Чадлаараа хичээнэ. За ямар арга хэмжээнүүд болохыг мэдэх хүн байна уу? Пирог идэх хуралдаа, бэлэн идэх хуралдаа нь, пирогтай бэлэн идэх хуралдаа нь. Талбай дээр юу хийж байгаагаа бидэнд харуулахгүй. Ядаж өрсөлдөгч нартай юугаар өрсөлдөх нь хэлмээр юм да энэ чинь. Юу ч байж болно. Юу ч юу? Яаж хувцас тохируулж өмсөх юм бэ? Би тусламар л байна. Гэхдээ явж Rainbow Dash-ийн ичид яагаад гинэт гарсныг олж мэдлээ. Дараа уулзъя. Бүх юм Sunset-ийн хяналтанд байгаа ахаа. Юу ч санаа зовлтгүй. Сайн уу Twilight? Чамаас хариу цэхэ ирээгүй л байна. Гүнжи үргээ гүйцэтгэхэд их завгүй байгаа хэл та. Яг одоо чиний зөвлөгөө хэрэгтэй байна. Намайг Кантерлот ахлах сургуулийн ичидийг хяналтандаа байлгаарай гэсэн. Гэсэн чи би одоо олтол яах ёстойгоо мэдэхгүй л байна. Rainbow Dash-ийн ичид гинэт гарсныг харахад бидний ичид өөрчлөгдөж магадгүй байх. Өөрчлөгдөх. Бүгд намайг учрыг олгож найдаж байгаа. Би үнэхээр хүмүүсийн урмыг хугалмааргүй байна. Таанч надад энэ хэргийн учрыг олох шидэт нөхөрлийн ариун туршлага байхгүй. Өшөөгөөрөө уучлаарай. Намайг өршөөгөөрэй. Spike! Spike! Чи энд байна уу? За болно штэ. Өчигний талбайн туршилтаар батлагдсан Spike. Энүүгээр би Кантерлот ахлах сургуулиас гарч байгаа хачиргалтай энергийг илрүүлээд мөрдөн. Намайг тийш нь явуулмааргүй байгааг чи ойлгож байна. Гэхдээ хүлээг хараагалга. Удахгүй надад маш их хугацаа хэрэг болно. Crystal Prep нөхөрлийн тэмцээнд оролцсон. Тэдний тэр утгагүй өрсөлдөө миний судалгаанд саад болохгүй л байгаасаа. Хэрвээ би энэ цахилгаан суранзан давтамжны мэдээллийг цуглуулж чадвал долгионыг шилжүүлж их усүрийг олж чадах байх.
Тэгэх юм бол Эвертон бие даасан сургалтын хөтөлбөрт найдвартай оршиж чадна штэ. Twilight тэжээвэр амтай хоригдхийг мэднэ үсттэй. Spike тэжээвэр амтан бишээ эрхлэгч гэдэнс. Миний судалгааны төсвийн гол судлагдсан хүн нохооны хамтын амьдралын үр нөлөө дүгнэлт. Тийм бол чи яах вэ? Синч захирал их харшламтхай чи цэвэрхэн цамц сольж өмсөөрэй. Яагаад? Захирал чамайг дуудулсан. Оо, миний Эвертонд өгсөн хүсэлтийн хариу ирсэн байх л дээ. Чамтай тэрийг ярья гэж бодоод байсан. Чи үнэхээр Эвертонд ормоор байгаа мó? Ормоор байлгүй яах юм бэ? Би гүнзгий шатны математик, шинжлэх ухааны төсөвд дээр бүрэн анхаарах боломжтой болно шүү дээ. Миний мөрөөдөл биелнэ гэсэн үг. Гэхдээ бусад хүүхдүүдтэй нэг анги уулж сурахгүй. Чи бүгдийг ганцаараа хийх болно. Харин тэгээд л би даасан сургалтын хөтөлбөр нэртэй. Би чамайг бусад зүйлээс хоцрох үедээ л гэж бодсон. Тэгээд л тэр бусад хүмүүстэй хамт байх муу зүйл биш шүү дээ. Заримдаа хүн тэгж байж өөрийгөө олж мэддэг. Тийм байх л да. Хэдэн минутын дараа Синт захирлын өрөөнд уулзъя. Юунд санаа зовоод байгаа юм болоо? Яг одоо надад Эвертон л хэрэгтэй байдаг. Одоо ч надад энэ сургуулиас сурах юм үлдсэнгүй. Хамгаас дотн энэ л газрын би хаалга болгоноор орж гарсан би. Энд надад мэдэхгүй юм огтос үгүй. Бүх их хичээлдээ шилтгэн байсан. Би хамгийн өндөр оноог авдаг. Харин одоо би орхин явах цаг нь болжээ. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Өөрийгөө бүрэн олоогүй. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Танилцж амжаагүй нэгэн би. Тахим дөрөн хүмүүс байгаач би энд байх ёсгүй. Зөвхөн ялахыг л мөрөддөг бас намайг л гадуурхтаа. Тийм ганцаараа байсан дээ. Өөрийнхөө бачаатвал би хайсан зүйлээ олж чаднаа. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Сэтгэлээ минь хосон зайг нөхнөө. Сурч мэдэх юм зөндөө байгаа. Сасан боцтой хийнэ би. Энэ сургуулиас би сурхаас сурсан. Буруудах чамаас юм бишээ би. Бушуухан сурах зөндөө юм байгаа. Би ганцаараа үнийг хайж байна. Энэ тахмын цан, энэ ханны цан. Энгүйх зүйлүүд намайг л хүлээ. Эргэлзэлгүй ир дуудаж байна. Нууцлах энэ боломжийг би алдахгүй хичээнэ. Сурах юм зөндөө байгаа. Өөр нэг газар, өөр нэг зам. Сурах юм зөндөө байгаа. Олж мэдээ би удахгүй. Удахгүй би мэднэ. Шайнан армар. Ах минь яагаад энд байгаа? Захирал ахыг чи энэ сургуулийн төгсөгчийн хувьд өрмөц алсын хараатай байна байхаа гэж бодсон. Юуны алсын хараа вэ? Нөхөрлийн тэмцээнээс өөр юу байх вэ? Чи тэмцээнд өрсөлдөж байсан, тийм ээ? Shining Armor. Тийм ээ. Хинэн хожсныг санаж байна уу? Crystal Prep. Манайх үргэлж хождог. Манайх үргэлж хождог. Намайг яагаад дуудуулсан? Twilight. Шулуухан хэлчихье. Манай сургуулийн хожигдох нь огтхонч чухал биш юм шүү. Хамгийн чухал нь манай сургууль нэр төртэй сургууль болохоор бид хожино гэж найддаг юм.
Сургуулийн нэр төр бол миний нэр төр. Тиймээс энд байгаа бүх зүйлийн хариуцлага гэсэн үг шүү дээ. Чиний энд сургуульд хийсэн бүх зүйлийн чи ихэм хийсэн. Тийм биз? Мэдгүй. Тийм байхаа. За, битгий дараахан цаг нь чи бол манай сургуулийн хамгийн шилдэг сурагч. Гол нь манай шилдэг сурагч яагаад өрсөлдөхгүй гэж байгааг би нэг л ойлгохгүй байна. Нөхөрлийн тэмцээнд үү? Гэж Twilight. Чиний сонирхдаг зүйл биш ч гэсэн сургуулаа төлөөлж оролцох нь чухал штэ. Тэгэд чиний тусламж хэрэгтэй л байгаа. Кантерлот ахлах сургууль сэргэн мандалтын үе дээрээ явж байгаа бол та. Шалгалтын оноонууд нь өссөн, сурлагын дүн бүр спортоор хичээллэх нь ихссэн. Тэднийх ямар нэгэн байдлаар нэр төрөө өсгөж байна шүү дээ. Ийм байж яасан ч болохгүй. Сэнж захирлаа. Би тэмцээн уралдаанд оролцох боломжгүй штэ. Миний эндэх ажил. Тийм ээ. Ажил чинь. Cadence, Shannon Armour та хоёр Everton-ийн сургуулийн хөтөлбөрийн холбогдох хаягийг бичсэн цаасыг олоод өгөөдгөч. Тэгэлгүй яах вэ? Чи хүсэлтээ явуулсан гэлөө. Яа л да. Нэр төртөө байхын нэг давуу тал нь иймэрхүү зүйлд тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддаг юм. Тэгэхээр би чамд санал тавих гэсэн юм. Сэргэлэн оюун ухаанаа энэ тэмцээнд зориулах юм бол би нэр нөлөөгөө ашиглаад чиний хүсэлтийг яахав зөвшөөрүүлж өгье. Гэхдээ бас хүсэлтийг чинь би татгалзуулж чадна шүү. Тэгэхээр одоо яавал дээр юм бол тоо? Spike, би Кандерлот ахлах сургуулийн нөхөрлийн тэмцээнд очих юмсан гэж боддог байсан. Ганц одоо ялгаа нь бол би өсөлтгөөр болчлоо. Тэгээд ч захирал Сэнж бас надад сонголт өгсөнгөө. Харин тийм ээ Spike, би ч гэсэн дургуул байна. Зөндөө мэдээлэл цуглуулна гэж бодож байсан чинь өнгөрч байх шиг байна л да. Гэхдээ л баг саг мэдээлэл олох байхаа. Spike, чамайг юу гэж орхих юм бэ? Харин чимээгүй байхаа мартваа. Боож өгвөл битгий цуугаараа. Эрхлэгч Cadence, би хаашаа явахаа сайн мэдэхгүй байна. Отоохон Twilight. Хамгийн сүүлд очиод загсаад үзэхгүй юу? Чи юу гэсэн бэ? Яг чам шиг юм ухаантай хүн мэдээж хамгийн түрүүнд орох ястай л да. Би тийм утгаар үгүй зүгээр л асуусан. Энэ автобус муу юм бэ Twilight? Ороцоо. Үгүй урдуур дайраа гэж бодоогүй маа. Одоо дааж арайдсан. Манай сургууль хоцхоо. Юу мэдгүй байна. Хариулт буруу байна. Ахаад хэлдэ. Манай сургууль хоцхоо. Тэхүү ха. Зүгээр юу нөгөө Кандерлот ахлах сургууль одоо сайн байгаа. Нэр төр дөөж басан. Тэгээд мэдээж манайхыг гүйцэхгүй л дээ. Тэр ойлгомжтой. Гэхдээ тэдэнд юугаа алдаж болох вэ тийм ээ? Нөгөө яалалт тийм үстэй. Хордон суудалдаа суу. Сайн уу Sugarcoat? Сая ястаа онцгүй юм ярьлаа. Олдны өмнө битгий юм ярьж бай. Spike, чи надтай байгаа нашгүй дээ. Хөөе, найзаа чи энийг сонстоо. Нөхөрлийн тэмцээнд хөгжмийн уралдаан байгаасаа тэгвэл хөдөлөө үзүүлээд өгөхгүй юу? Нөхөрлийн тэмцээнд ээж хидийг оролцуулж болохгүй санаж байна уу? Хэлэхэд амар хийхэд хэцүү найз минь. Equestria-гийн ичидэр юу дуртайгаа хийж болно. Гэхдээ Энэ Equestria биш. Ингээд ичидийн тал дээр чам шиг мундаг хүн байхгүй дээ. тэгээд ч Sunset тэмцээнд ичидийг оролцуулахгүй байх гэж хичээж байхад би юу өмсгөө сонгож чадахгүй л байна. Rarity, чи бас юу хийчихсэн юм бэ? Би жаахан завгүй ажиллалаа. Нөхөрлийн тэмцээнд ямар арга хэмжээ байгааг мэдэхгүй болохоор хэдийн төрлийн дүрм товц хийсэн. Чи заавал ингэх хэрэггүй штэ. Мэдэж байна. Үгүй. Үнэхээр ингэх хэрэггүй штэ. Мэдэж байна.
Дэд захирал Луна сурагчдад маань түүхнэгтэн туслан таныг зөвшөөрвөл би сургуулаа үзүүлээ сэнж захирлаа. Сүүлд ирснээс чинь хойш нэлээд юм өөрчлөгдсөн. Тийм ээ, Селестия гүнж. Сургуулийн чинь дуртай сонирхъя. Чамтай уулзах үргэлж сайхан байдаг эрхлэгч Кэденс ахиад хожигдсон ч хамаагүй. Баярлалаа. Дэд захирал Луна. Гэхдээ энэ удаа тийм амар байхгүй гэж сонссон. Зөрөөдхий. Яаж байна? Уучлаарай. Албаар ингээгүй шүү. Уучлаарай. Чи дөрүүлээд явдаа. Чи ингэхэд ямар ээлдэг юм бэ? Чамайг харж байгаа шүү. Тийм ээ. Вуу! Ау! Чи үүдний гიშгүр болж байна да? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Сайн уу Twilight? Ой харагдчихээн шүү. Сайн уу? Сайн уу? Саний юу вэ? Уулзах нь хэр сайхан байна. Twilight, саний юу вэ? Twilight, сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Би сайн. Twilight уу? Чамайг барыг таньсангүй шүү. Хизээ нүдний шил зүүдэг болчихсон. Угаасаа зүүдэг штэ. Оо, тэгэд энд хэр удах юм? Нөхөрлийн тэмцээнд л ирсэн. Нэрээ мэдээж штэ. Чи байгаа цагт манайх заавал хожно. За би явлаа. За, баяр та. Rarity, гоё хувцас байна л да. Гэхдээ өмсөхгүй ч байж магадгүй хувцас хийж цаг зав хичээл зүтгэлээ барддаг нь яаж байгаа юм бэ? Тэмцээ эхлэхгүй байхад ядарч унлаа штэ чи. Яй, гүчи. Битгий тэнгэл найз минь. Би чинь хувцас хийж хичээл зүтгэл гаргахын төлөө төрсөн. Найз та нартайгаа хамт цагийг өнгөрөөхөр ирч хүчээр дүүрдэг юм шүү дээ. Бас ий шид хэргэлэхэр. Үнэндээ Applejack чамаа хэлсэн чинь нэрээ жаахан амармаар санагдчихлаа. Чамд хэлээд байхад Twilight уу? Тийм ээ. Гүчи, ирэн гэдгээ биднэрт хэлэхгүй яасан юм бэ? Найз минь энэ шил юу өмсчихсэн юм бэ? Их ноцтой юм аа. Миний дүрмд хувцас уу? Юуны дүрмд хувцас юм? Crystal Prep их. Танаа сургуулийн яагаад бүгдээрээ намайг таниад байгаа юм бэ? Чи дөнгөж сая Crystal Prep гэсэн үү? Spike! Нохоо нэмийн нэрийг бас мэддэм үү? Бас манай хөгжмийн хөтөлбөр их ахицтай байгаа шүү. Twilight. Ямар утга учиртай юм бэ? Манай шилдэг сурагчийн сониуч занг өршөөгөөрэй. Юу гэнэ танаас сурагчаа? Ухаалаг хөөгтөд үргэлж сониувч байдаг. Би Twilight-ыг ангийнх нь хөөгтөд дээр хөргөж өгөөе дөө. Twilight-ыг ихэр гэж үнэхээр мэдсэнгүй шүү. Ихрэш, сайн Twilight энэ ертөнцийн Twilight байна. Яг тэгвэл Ponyville-ийн Twilight нүдний шил зүүгээд Crystal Prep сурахгүй штэ. За болио доо. Намайг уучлаарай син захирлаа. Би энэ хашгиралтай долгионыг дагаж явсан. Тэгээд сая охид дээр очихсан. Бас Twilight. Чөлөөт цагаараа юу хийх чинь надад сонирн биш ээ. Харин энд байх хугацаанд манай сургуулийнх нь зөвхөн тэмцээндээ л анхаарал хандуулах ёстой. энэ сургуулийн яагаад намайг таниад байгаа юм болоо? Толгойч нь эргүүлэх гэж л байхгүй юу? Чамайг өргөтөж явуулах гэж байгаа юм. Хинч намайг урагдах гэж байгаа юм шиг санагдаагүй дээ. Ямар учиртайг нь мэдэхгүй ч Лавл биднийг хожигдуулах санаатай байгаа. Манай ертөнцийн Twilight Crystal Prep сурдаг байх ч гэжтэй. Тэгээд Twilight бидний эсрэг тоглоно гэсэн үг юм уу? Хизээж тийхгүй.
Манай Twilight тийхгүй. Манай Twilight бол Equestriaгийн гүнж, мөн шидэт нөхөрлөлийн мэрэгжилтэн. Хэрвээ манай Twilight энд байсан бол бэлтгэлийн үеэр мөн хувцас солих үеэр яагаад ид шид өөрөө гарч ирээд байсны учрыг мэдчихэл байсан. Уучлаарай. Twilight-аас хараа ирэхгүй болохоор аргаа аварчхаад байна. Equestriaгийн гүнж шүү дээ. Учрыг нь олох ёстой асуудал гарсан юм байлгүй. Хийж байсан ажлаа хаяад хизээ чамаагүй хаалгаар ороод ирнэ гэж байхгүй штэ. Тэгээд чи ийм ялах шалахгүй асуудал дээр Twilight-ыг дуудаж иж болохгүй. Ялахгүй асуудал биш шүү дээ. Намайг Twilight-ийн тэтмийг хулгайлахад ид шид энэ ертөнцид ирсэн. Би ууггүй зүтгэсний эцэст хүмүүсийн итгэлийг олсон. Хэрвээ би ид шидийг хяналтандаа байлгаж чадаагүйгээс болж манай баг тэмцээнээс хасагдвал. Оо, Sunset. Учрыг нь олж чадна гэдэгт би итгэж байна. Чи л бидэнд Cyrus ямар учиртайг ойлгоход тусалсан. Санаж гин үү? Тийм байхаа. Гэхдээ тэднийг ялахын тулд яах ёстойг Twilight олсон штэ. Санахгүй байна уу найз минь? Тэднийг ялгах хэрэгтэй байсан зүйл бол чи шүү дээ. За. Тийм ээ. Яв яна зута. Арга хэмжээний талаар мэдээлэл олоод төлөвлөгөө гаргах гээд үзье. Явахгүй мө Sunset? Жаахан байж байгаа дараас жаач. Бас л хариу алга. Twilight-тай холбоо барих өөр арга байж магадгүй. Хөөе, намайг тавиач. Чи юу хийчихвэ? Twilight, босод хүүхдүүд дээр оч. Хаана? Тавтай морил Crystal Prep. Уг нь энэ гэрвэл хөгжилтэй байна гэж бодсон юмсан. Яс уйтгартай юм бэ? Хаалгаалга болсон гэж юу гэсэн үг юм бэ? Байхгүй гэж хэлээд байна штэ. Хаагдсан. Одоо байхгүй болчихсон. Яаж тэгдэг байна? Мэдхгүй. Ямар ч л байсан тэр Twilight-тай холбоотой. Ямар юмаа сэтэд байгаа юм бол доо. Надад даатгач. Twilight, чи юу сэтэд байгаа? Би юу зүгээрээ Миний асуугаад байгаа. Бид нар За өгтөө. Тэмцээн эхлэжгүй байхад ингэж өрсөлдөд яах гэсэн юм бэ, тийм ээ? Манай хожигдож байгаагүй болохоор тэмцээн өрсөлдөөнтэй байдаггүй. Ямар муухай хэлдэг юм бэ? Уучлаарай хонгор минь, энэ ийдэг байх тэмцээн биш л дээ. Гэхдээ Ivy-г олох хэрэгтэй. Сайн уу? Намайг Pinkie Pie гэдэг. Оо, сайн уу? Намайг Twilight гэдэг. Мэднэ. Чи манай найзтай их адилхан. Нэр нь бас Twilight гэдэг. Оо, ёстой хачи юм уу? Энэ юу юм? Спектрометрта төстөлдө соронзон цахилгаан давтамжийг мөрдөх гэж хийсэн. Гэхдээ алдаа дутагдал байгаа. Юмсыг хэмждэг. Жишээ нь үжлэгийг үү? Тийм ээ. Надад бол үдшилэг шиг харагдахгүй л байна. Харин тийм ээ. Нэг л юм дутаад байна да. Нашир, яцгай. Бүгд сайн байцгаана уу? Энэ боломжийг ашиглаад Crystal Prep Academy-аас ирсэн хүндэт зочдынхоо мэндийг мэдхийн зэрэгцээ Canterlot ахлах тавтай морил гэж урмаар байна. Хөөе, энэ дотор чинь юу байгаа юм бэ? Үдшилтэгний их буу байгаа. Тэгээд мөн Canterlot ахлах сургуулийг төлөөлж өрсөлдөхөөр сонгогдсон 12 сурагчийг танилцуулмаар байна. Бид спортын ур чадвараа болоод нөхөрлийн үн цэнийг харуулах шилдгийн шилдэг хүүхдүүдийг сонгосон гэж үзэж байгаа. Энэ үнэхээр сайхан санаа гэж үү дээ аа? Мэдээч. Хатаа. Хөх, ямар гоё юм бэ? Тийм ээ, гоё юм аа. Тийм ээ. Хөх, ястаа гоё. Аль чиний хардаа. Тийм ээ. Гоё юм аа. Оо, хөөж байна.
Халуун дулаан сэтгэлээр угтан авч байгаа Celestia захирал талархлаа илэрхийлмээр байна. Сүүлийн нөхөрлийн тэмцээн болсноос хойш 4 жил өнгөрсөн хэдий ч юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдаж байна. Canterlot ахлах сургууль арга хэмжээнүүдэд сурагчдаа өрсөлд үүсээр байгаа билээ. Харин Crystal Prep-ийн 12 сурагч ялалт авчирсаар байна. Танай сургууль олон жил ялагдад хүлээж байгаа ч гэсэн буруу байхгүй гэж айлгүй. Нарийн ширийн зүйлийг сайн гүйцэтгэж байгааг харахаар сэтгэл минь тайвширч байна. Үр дүн нь ямар байх нь хамаагүй. Миний зүгээс та бүхэнд амжилт хүсэж байна. Харамсалтай байна, Pinky. Үдэшлэгийн нэмэлт чимэглэлүүд чинь янзтай гоё байсан. Үнэхээр уур амьсгалыг эвдэж чадсан. Тийм шүү. Даанч сэнч захирал хамаг юмыг тасалдуулчихлаа. Тийм ээ. Муухай амтан. Хөөе, Pinky яачихсан бэ? Мэдхгүй. Twilight бид хоёр үжлэгний их буугаар бууцны дараа хүмүүс хөвжөлтэй байсан. Тэгээд миний чид уулчилсан. Мэдээч штэ. Миний хамаагийн чидийг бүгдийг шавхаад авчихлаа. Юу байцаараа шавхаад авчихлаа гэж юу гэсэн үг? Хөөе, нөгөө Twilight хааччваа. Тэр яг энд л байсан да. Өглөөний минь сурагчдаа нөхөрлийн тэмцээний эхний өдөр эхлэх гэж байгаад баяртай байгаа үстэй. Өрсөлдөгчд маань Canterlot ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр тусгагдсан бүхий төрлөөр хаз өрсөлдөж эцсийн шатанд тунаж үлдэх ёстой. Эхний арга хэмжээнд тавтай морилцгоо академийн 10 төрөл. Тийм ээ. Хийм, хөдөлмөр гэх мэт хичээлүүдээр оноо авах болно. Гэхдээ санаарай, баг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан 6 сурагч 2 дахь арга хэмжээнд оролцох эрхтэй болно. Амжилт хүсье. Таныг болгож авнаа. Таныг болгож авнаа. Таныг болгож авнаа. Босган. Таныг хасагдан. Таныг хасагдан. Таныг хасагдан. Хожигдэн гэж байхгүй бошиг таныг зам тавьж өг. Хожин гэвэл энэ үрэл зүгээр бууж өг. Нэгмэл хүчээр таныг болгож авнаа. Нэмэр хэлэхэд манай хотод боломж байхгүй. Нэмэр үгүй энэ удаа чадахгүй. Нийлээ танарахгүй нэг гэдгийг мэдрүүлэн. Айдас чинь үнэрдэж хүс чинь уурснаа. Азгүй бас отгүй дэн мөрийгүй үлдгэсэг. Уграхгүй бит на 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 на. Урагшаа Wondercraft. Уграхгүй бит на 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 на. Урагшаа Wondercraft. Асуумуудаа хожигдсон гэж битгий та нар яриараа осолтой муулахаасаа өмнө тунгасаа тэр ботороо Crystal Prep-ийн нөлөөтэй сургуулийнхаа бид харан мөч бүрийг боловсрол мэдлэгтэй залуудыг хоёр чихээс отоод тэгээд бидний сонсоод өгөх хоббитуудын тамрыг нураа тэгээд бүх юм дуусна танаа дуусна уграхгүй бит на 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 Урагшаа Shadow Falls уграхгүй бит на 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 Урагшаа Shadow Falls Хашаа болох жигтэй цаг чинь боллоо хоббитуудын танах зүйл дуусах боллоо Crystal Prep таныг болгож авнаа буулган Хашаа болох жигтэй цаг чинь боллоо хоббитуудын танах зүйл дуусах боллоо Canterlot танаар эргэн бууж өг Эцэг бүртэл өрсөлдөй эцэстэн бид янна эрхэн шиг бууж өсгөө танарын үе өнгөрсөн эрч хүчээ амнасгаа бошуухан бууж өсгөө хизээч бид зогсохгүй Энэ бүхэн хурдхан дуусаасаа Энэс чухал юм зөндөө байгаа Тэмцээн дуусхаас өмнө юу хийснийг чинь олж мэднэ Чадах болов чадна гэж юу Хэн хожих бол хэн чадах бол Чадах болов хэн хожих бол Хожиж чадсан уу Хэн ялагч вэ хэн хасагдсан бэ Хайруултаа асна уу Буруу байна. Ингээд нөхөрлийн тэмцээний эхний арга хэмжээний ялагчаар Crystal Prep-ийн Twilight Sparkle тодорлоо. Мондог байлаа. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ манайх ялаагүй штэ. Canterlot хизээч ялалтанд ийм ойрхон ирж үзээгүй.
Оног маш нарийн тооцсны эцэст нөхөрлийн тэмцээний 2 дахь арга хэмжээнд орох эрхтэй олсон сурагчдыг танилцуулж байна. Баяр хүргэе. Чи их сайн байлаа. Уучлаарай. Өршөө өрөө. За ч ойлголоо. Чи амттай өгмөр байна уу? Ганцхан би тэжээвэр амтнаа сургууль руу нууцаар оруулаагүй л юм байна. Ганцхан биш ээ. Надад спайкл байгаа. Үнэхээр жигтэй амт юм аа. Ярьж чаддгүй? Миний мэдгээр лав ярьж чаддгүй. Нэрээ ялсанд чинь баяр хүргэе. Даанч танаа багийнхан нэг их баярлахгүй ах шиг санагдсан. Манай сургуулийнхэнчтэй бусдын амжилтанд хизээч баярлдаггүй мөө. Ямар муухай юм бэ? Мэ. Чи бэр. Яагаад вэ? Тоолаа барихаар сэтгэл санаа сэрэгдэг юм. Ямар утгагүй. Гэхдээ нэрээ тэгдэг юм байх шүү. Би эсрэг багийнх танаа баг хожигдсон. Яагаад надад сайхан хандаад байгаа юм бэ? Чамд хэрэгтэй юм шиг санагдаад? Зүгээр л юм шиг байна. Twilight, хүлээж бай. Баяртай. Twilight, алвэ. Хүлээж бай л доо. Яагаад зүгтаад явчих вэ? Мэдгүй. Гэрэл цацруулдаг охноос басан байхаа. Сансрын нүгнээс ч болсон юм уу? Эсвэл ярддаг нохоноос ч юм уу? Тийм ээ. Хачин байгаа үз. Чи зүгээр үү? Би чи яаж ин? Юу болсон бэ? Чи хаана байсан? Хөөе, нэгээр нь асуултаа. Надад ч гэсэн хачин байна. Уучлаарай. Би туулаг өгөөд тэр гялалцдаг юм руу орсноо л мэдэж байна. Тэгэд нэг газар очсон. Дараа нэг мэдсэн чинь хөөхөн охины гарын дээр хөвтөд ярьж чаддаг болчихсон байсан. Өмнө нь яагаад ярьж чаддгүй байснаа ерөөсөө ч ойлгохгүй юм. Ёстой. Амархан юм бэ. Twilight. Хурдл энд нүгд. Чи хинтээ яриад байгаа юм? Өөртөө сандрахаараа тэгдэм аа. Та намайг хаагаа юу? Хайлгүй яах вэ? Кантерло дахлах сургуулийнхын дараачийн арга хэмжээнд чамайг сонирхоод байсан ийдэг охид орж таарч байгаа нь үнэхээр сонин тохиолдол байна. Тийм байгаа вэ? Үгүй харин л дээ. Чи цаадуултаагаа сайн танилцаад аваарай. Юу, гэхдээ та дургүй байсан биз дээ. Ер нь бол араа бодсон дээр шүү дээ. Мэдлээ. Тэд чамд Кантерло дахлах сургуулийн шинэ амжилтын нууцаа дэлгэх юм билүү? Мэдгүй юм да. Тагнуулдах чи ер нь буруу үстэй. Чи өөрөө л шийд Twilight. Эвертны хүсэлтэнд чинь ямар нөлөөлөх биш. Бодоод байсан чинь нөлөөлөх юм байна. Тэнгэр минь ямар муухай хүн бэ? Чи яах гэж байна? Мэдгүй байна Spike. Мэдгүй байна. Би Twilight-д бүжин л өгсөн. Тэгсэн чинь ичид үйлчлээд эхэлсэн. Ерөөсөө ч ойлгохгүй маа. Бидэнд хувц соёход Rarity-гийн ичид гарсан. Pinky-гийн ичид үжлэг хийхэд гарсан. Одоо бас Fluttershy. Twilight-ийн зүйлч шиг юм нь миний ичидийг сороод авчихсан. Би хөл дээрээч зогсох тэнхэлгүй болсон. Үжлэг дээр би бас тэгсэн. Twilight-тай уулзахаас өмнө би ч тэгсэн. Ичидийг хулгайлаад байгаа юм болов? Мэдгүй юм да. Ичид хулгаалдаг охин шиг харагдаагүй дээ. Тийм л дээ. Гэхдээ л Twilight хаалга хаагцсантай холбоотой зүйлд нь ичидийг сорж авдаг бол хаалгыг ч гэсэн хулгаалсан байх магадлалтай шүү дээ. Яаж? Мэдхгүй. Надад энэний учрыг олоход тусалж чадах одоо морь хүн аль алинтай нь холбоо тогтоох аргагүй байна штэ. Ямар галарсан юм бэ? Зөвхөн Twilight ичид хаалга, шидэт хаалга, зургийн ичидийг бүгдийг мэднэ.
Одоохондоо Shadow Bolt-уудыг яаж хожихол бодцгоё. Энэ арга хэмжээ намайг тоглоомын талбай руу гаргаж байгаа цагт хэдүүлээ юунд ч санаа зовох хэрэггүй. За, тоглоомын талбайд гаргах нь ч гаргах юм байна. Ганцхан надад л амар санагдаад байгаа мó. Чи мотоциклтэй уралдааны хувцас хийгээгүй л байх та. За, тэнийг юм ярьж байх юм. Хийлгүй яах вэ? Хосоор уралдан шүү. Indigo Zayt Sugar Cup 2 мотоциклийн сааттай уралдаанд оролцсон. Гоё доо. Lemon Zest Sunny Flare ойрын зайд оролцох хүсэлт гаргасан. Манай сургуульд ном сумаар харвах шаардлага тавьдаг учраас хинэн ч чадчих байх. Twilight Sour Sweet 2 хамгийн эхэнд гарна. Ямар сайн хэрэггүй. Эхлээгүй байхад хожигдчих да. Twilight өмнөх тэмцээнд ганцаараа хожиж чадсан болохоор энэ удаач гэсэн бүх хүчээ дайчлана гэж итгэж байна. Тэгнэ үсттэй. Нөхөрлийн тэмцээний 3 төрөлт бөөхө тэмцээнд тавтай морилцгоо. Энэ арга хэмжээнд оролцогчид ном сум харваж өрсөлдөх болно. Тэшүүрт уралдаан. Сүүлийнх нь мотоциклтай уралдаан. Ингээ өрсөлдөгчд бэлэн бол багийнхан гişүүд бөөхний дараачийн шат руу орохоос өмнө оролцогчид байнгын голд онох ёстой байгаа. Canterlot-ийн баг хол төрүүлж байна. За гайхалтай байлаа. Би Crystal Privet сурдгоо нь аз шүү. Хэлээд яхав. Crystal Privet хурдан онохгүй бол тэмцээнээс хасагдах нь байна да. Чи чадахгүй юм байна уу? Ястаа нэг төвчгийн арга алгаа. Байруу битгий онлооч дээ. Яг онч хэллээ. Байруу битгий онол. Маш их баярлалаа. Бай байгаа газар руу онлох хэрэггүй. Сайн хар. Харин бай очих газар руу онлоод харваарай. Тийм шүү. Өрсөлдөгчөөс зөвлөгөө авах нь үнэхээр зөв шүү. Голт нь онмоор байна уу үгүй юу? Надад итэг. Гүнзгий амьсгаа аваад анхаар яг одоо сумаа тавиарай. Сайн байна. Тийм ээ. Миний охин мөн дөө. Тэр би үнэн хэлсэн байгаа үсттэй. Юу хийгээд байгаа юм бэ? Би мэдэхгүй байна. Canterlot дахиад 2хан тойрог үлдлээ. Гэхдээ Crystal Privet алдсан хугацаагаа нөхөж байх шиг байна.
намайг аварлаа. Найзыгаа ургамлын хоол болгоно гэж байхгүй шүү. Одоо ч бидний ялах боломж байна. Лац төрөлтэй. Анхаараарай сурагчлаа. Тамирын зал руу ороорой. За яасан бэ? Бүгдээрээ зүгээр үү? Зүгээрээр барах уу? Төрүүлчихлээ штэ. Тийм ээ, төрүүлсэн. Гэхдээ ноцтой бэртэл авч болох байлаа. Чи дутхаа алдаж байна. Энийг яаж болиулахыг би мэдэхгүй байгаа. Уучлаарай. Ингээд бодоогүй юм шүү. Танаас сургуулаас гараад байсан хачиргалтай энергигээ судлах гэсэн. Ичид гэдгийг мэдээгүй. Яаж ажилдгийг ч гэсэн. Зүгээрээ. Бид ч гэсэн. Яна. Үгүй. Ахаад биш шүү. Уучлаарай. Энэ өөрөө энерги чинь сорж аваад байна. Яаж ингэж байгааг нь мэдэхгүй. Мэдэхгүй гэдэг чи юу гэж байгаа юм бэ? Бас өөрөө ангал үүсгээд байгаа. Яаж үүсгээд байгааг нь ч гэсэн би бас л мэдэхгүй. Чамд ер нь мэддэг юм байна уу? Бид ичидээ яаж буцааж авах вэ? Эквестрагийн хаалгыг яаж засах ёстой вэ? Эквестрагийн нэ? Чи ч нөх ухаантай гээгүй лөө. Тэгсэн мөртлөө ойлгохгүй зүйлээр оролдож болохгүй гэдгийг мэдэхгүй хэрэг үү? Ойлгомоор л байна штэ. Чи ойлгохгүй. Хамгийн чухал зүйл нь найзуудын минь амь насыг аюулт орууллаа. Намайг уучлаарай. Тэгийг гэж бодоогүй. Twilight, хүлээж байна. Энийг шудраг уралдаан гихгүй юм байгаа биз дээ. Сэнч захирлаа. Бид болсон явдлыг харсан. Манай сургуулийг давуу талаа ашигласан гэж бодож болохгүй. Тийм үү? Сургуультай ургамал чинь дайраагүй байлаач сурагчид чинь дасавчтай юм байна л шүү дээ. Сэнч захирлаа. Тэгэхээр уралдааны нөхцөл байдлыг арай хөнгөрүүлж үзэх хэрэгтэй байх. Яахав тэмцээнийг одоо дуусгаад тэнцэн тооцож болох уу? Тэнцэн чи анханасаа юм санаатай байсан уу? Албан хүчээр хандсан болгож байгаа юм биз дээ? Тэгэж ярихгүй шүү. Тэмцэн үргэлжлэн манай сургуулийнх нь танаа сурагчдын бэлдсэн элдв янзын дэглэм, залим ихийг заавал давж гарна гэж мэд. Энэ бүхнийг болиулж чадаагүй минь уучлаарай. Чиний буруу биш шүү дээ, Сансет. Үгүй гэж юу? Би энд авчирсан ичидээ хянаж сурах ёстой байсан. Гэвч чадаагүй. Хүмүүсийн урмыг хугаллаа. Одоо Синч захирал биднийг булхаацсан гэж бодчихлоо. Синч захирал юу гэж бодох нь хамаагүй. Гэхдээ хамаатай штэ. Манай сургуулийнхан зүгээр нэг төрүүлэхийг биш. Кристал препиг ялахыг хүсэж байгаа. Нөгөө тал ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол бид ялсан тооцохгүй. Ичид байгаа цагт кристал препигийн биднийг шударгаар өрсөлдөн гэдэгт хизээч итгэхгүй. Ичид надаас л болж энд байгаа. Оноо тэмцсэн болохоор сүүлчийн арга хэмжээ нөхөрлийн тэмцээний ялагчийг шийднэ. Сургуулийн хотхныхаа нэгтээ хоёр сургуулийн тугийг нуусан байгаа. Туга хамгийн түрүүнд олоод буцааж авчирсан баг ялагч болно. Багууд бэлэн болмогц эхэлцгээе. Би энэ тэмцээнд нь ормооргүй байна. Орохгүй болохгүй. Сүүлчийн арга хэмжээ юм чинь Ичидийг хулгайлж хаалга нээгээд байхад төвлөрөх хэцүү байна. би Twilight-д хэлсэн үгэндээ гэмшээд байна. Тэр тусмаа зориуд тийм зүйл хийгээгүй гэдг нь ойлгомжтой байна. Үнэн дээр их сайхан сэтгэлтэй охин. Бүгдээрээ сүүлийн уралдаанд оролцоод булхаацаагүй гэдгээ нотолцгоё. Тэгээд чи очиж уучлалт гуйгаарай. Тэдний багийг заавал хож гэж хэлж байгаа нь шудраг босч гэлээ. Кантерлот ахлах сургуулийнхан эд шид хэрэглээд ч манай сургуулийг хожих зүгээр л боломжгүй зүйл гэдгийг ойлгох ёстой. Дахиад далууч урагчвал яах юм? Зөв асуулт байна. Одоо бид нар галын эсрэг галаар тулалдана. Төхөөрөмж чинь яадгийг би харсан, Twilight.
шидэт энергийг агуулдаг байж болно. Харин энергийг гаргая гэж бодож байсан уу? Гэхдээ би яаж ажилдгийг нь ойлгохгүй байгаа. Ойлгомоор байгаа үсттэй. Манай өрсөлдөгчид эд шид ашиглаж энэ тэмцээнд өрсөлдсөн юм чинь бид ч гэсэн тэгж болохгүй гэх шалтгаан байхгүй. Эсвэл чи Эвертонд орох сонирхолгүй байгаа мó? Шударгаар хэлэхэд наад бяцхан төхөөрөмжинд чинь ямар ч бие даасан сургалтын хөтөлбөрөөс илүү сурах зүйл их байгаа гэж бодож байна. Гадуурхагдсан шавдралгүй чинь би мэдэн. Ганцаараа байхаас ураргүйг чинь мэдэн. Гарцаагүй тэд чамаас дүлдэг. Ганц хоёрхноос өөр л байсан. Гайтан тэд бас гинэт далга болчих дог. Эргэлзэж байгааг чинь сайтар ойлгож байна. Элдв янзын юм бодож байгаа байлгүй. Энэ тэмцээнд төрүүлэхгүй бол эдэ хэцүү юм болно шүү. Эхний байранд орохгүй бол дуусна гэж мэдээрэй. Ичидик суулаа хожигдвол чиний буруу гэж мэ. Тэд бүгд хэрэгэлсэн бас бүгд булхайцсан. Тиймээ бид чисэн адилхан байж болно. Хүч байна уу, ичид байна уу байгаа бүхнээ ашиглаад хожхон чухал юм. Харин эрдэм мэдэлгээ алдуудаа. Ховхон тохиох боломж шүү. Хожим чи бас харамсан шүү. Ичидийг ойлгох нь чухал биш гэж юу? Ичидик суулаа тэг бол бидний найзууд биш. Тэг хүслээ билүүлнэ энэ л жохаа. Гэндэрлотыг юучгүй нурамаар байна. Энэ бүхэн их амархан даалгавар. Нэг нь ялбал бүгд нийтээрээ ялна. Нэрэ хичээгээд оролдоод үзнэмэд чи бас ичидээ ойлгоно. Нэгэнт ялбал бүгд баярлах болно. Нүдэрээ бас чамайг шагших болно. Нэг санаагаар ялалтыг авчирч нэрмэн мөхөж өмнө үснэ. Ичидик суулаа хожигдвол энэ гэмт хэрэг мөө. Хожим харамсахгүй одоо л энийг хий. Хожихгүй гэдгэн чиний гарт бай. Ичидик чөлөөлөх том. Ичидик чөлөөлөх том. Ичидик чөлөөснөр сурч мэднэ би. Хоёр баг бэлэн бол Ялах надаас шалтгаалнаа. Ичидик суулаад хангах тэмцээний сүдийн арга хэмжээ олох би үнэхээр ичидик хармаа. Ичидик суулаад их хэвтэй. Таны зүг байж би чидийг ойлгодог байсан. Одоо харин ойлголоо. Эквестра. Хой, хаач гэж байгаа юм бэ?
Тэр мангасаас зогтчод байвал хаач байсан яах вэ? Чи ч гэсэн адилхан хурдхан зүгт. Twilight, ингэж болохгүй. Яагаад болдгүй юм бэ? Тэнд тэс өөр ертөнц байгаа. Чи дээр дүүрэн ертөнц. Тийшээ очихын тулд энэ ертөнцийг сүрэж байна штэ. Тэгээд юу гэж? Тэнд бүр их ичид байгаа. Би бүгдийг ойлгомоор байна. Битгий таваарай. Сайн бараарай. Мэдээж штэ. Ийм аргаар болохгүй. Хүч чадлыг мэдэрч байгааг чинь ойлгож байна. Хүссэн бүхний авч чадах юм шиг санагдаж байгаа. Би ч гэсэн тэгж байсан. Чамтай адилхан ийм алдаа гаргаж байсан. Яг л чам шиг тэтэм зөөсөн. Тэгээд тэтэмний ич хидэнд автчихсан юм. Хүссэн болгоно авч чадна гэж бодож байсан. Тийм биш ээ. Чамаас ялгаатай нь би хүссэн болгоно авч чадна. Үгүй, чи чадахгүй. Хүч чадал ич хидтэй байлаач гэсэн. Чи ганцаараа л үлдэх болно. Жинхэнэ ич хид бол шудрах зан. Үнэн ч байдал. Инээд баясал. Өгөөмөр зан. Сайхан сэтгэлээс гардаг. Чамаг ойлгож байна, Twilight. Би чамд хамгийн чухал ич хидийг харуулмаар байна. Шидэт нөхөрлөл. Twilight! Spike? Миний гарнаас барь Twilight. Өөр арга байгааг чамд харуулъя. Өмнө нь нэг хүн надад харуулж байсан. Намайг үнэхээр уучлаарай. Ийм юм хийе гэж бодоогүй юм шүү. Мэднэ. Өөрийнхөө туршилгаас хэлэхэд тэд чамайг уучлана. Celestia захирлаа. Crystal Prep-ийг төлөөлж байгаагийн хувьд нөхөрлийн тэмцээнээс гарахыг шаардаж байна. Танай сургуулийнхан шудраг бас үйлдэл хийгээд удсан байна. Сурагчид чинь эд шидийг өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хэрэглэж байсан нь тодорхой боллоо. Ингээд дэлхийг аврах нь бидний хин хинд ашигтай баймаар юм да. Ядчилтыг зөвхөн ялахын тулд Twilight-ыг мэхэж хулгайлсан ичидийг суллууж галзуу хүчтэй шидэт аратан болгон хувиргаж дэлхийг сөрүүлэхийг завдаагүй. Хөх! Нэг амьсгаагаар ингэж хэлэх амар биш шүү. Үнэхээр завхарсан юм. Үгүй. Яг л тийм юм боллоо. Үнэн дээр бид бүгдээрээ буруутай. Гэхдээ ихэвчлэн захирал. Манай сурагчид ихэнх нь ичидэнд чинь оролцсон нь үнэн л дээ. Гэвч би энэ бүхнийг сургуулийн зөвлөлд илтгэнэ. Сайн байна. Далавчтай шидэт сурагчид байгаа гэдгийг сонсоод сургуулийн зөвлөл их л сонирхох байх та.
Бас өөр хэмжээсийн хаалга. Нэрээ ярддаг нохоог хэлхээ мартав да. Чи хэлэх юм бол нэр дөржин баларна да. Хэдий нөхөрлийн тэмцээн бидний бодож байснаар болоогүй ч гэсэн ийм их зүйл даван туулсан болохоор бид нар бүгдээрээ ялагч гэдгийг зарлах нь шудраг байх. Кристал Фред суралцах хугацаагаа ингээд тоосглаад ийм юм болсны дараа синч хүсэлтийг чинь хурдхан шиг бүтээх байхаа. Тэрийг бодож үзсэн. Одоо гэхдээ Эвертонд элсэж орох цаг нь биш баха. Нэрээ юу? Би их олон юм мэднэ. Харин нөхөрлийг тэр бүр мэдэхгүй. Бас байнга ганцаараа яваад байвал нөхөрлийн талаар сурч мэдэж чадахгүй. Тэгээд Кристал Фредтэй үлдэх юм уу? Кантерлот ахлах сургуулийн сурагчид нөхөрлийг их сайн мэддэг юм шиг байна. Уг нь болдгсон бол Чи оронд нь энэ сургууль руу шилжиж болно штэ. Нэрээ юу? Кристал Фред чамаг их сананда. Гэхдээ энд сурах нь хамгийн зөв. Би одоохон очиод Селестэй захиралтай уулзаж хэлье. Twilight гүнжээс хариу ирээгүй л байна уу? Ирээгүй байна. Гэхдээ энэ ертөнцийн ид шидний учрыг би олчих шиг боллоо. Бид өөрсдийнхөө үнэн талыг харуулхад ид шид гарч ирсэн. Би өөр бусдаас хариулт хүлээгээд завгүй байснаас олж өөр хариултыг хайгаагүй байж. Энэ ертөнц ахаад ид шидийн асуудал гарч ирж ил тараа. Applejack хэлснээр Twilight гүж Equestriad гарсан асуудлуудыг шийдээ завгүй байгаа. Байнга энд ирж бидэнд туслана гэж байхгүй. Тэгвэл би болох болов уу? Манай Кантерлот ахлах сургууль шинэ гайхалтай сурагчтай болж байх шиг байна. Хэрэг тусалж чадхаа мэдгүй л байна. Гэхдээ та бүхэн боломж олгох юм бол туслахыг хичээх болно. Огтоо Twilight-ыг гэртээ байгаа юм шиг тухтай байлгаарай. Тэгэлгүй яах вэ? Эртхэн ирээгүй юм үнэхээр уучлаарай. Захаагч нь дөнгөс аял авлаа. Цаг хугацааны гогцонд ороод ёстой баларлаа. Үнийг хэлэхэд надад тийм хашгиралтай юм тохиолдож байсангүй. Харин энэ хоёр дахь хачирхалтай зүйл нь шүү.